Америк ээжүүд. Байна уу Жени? За би сайн. Чи сайн уу? Хүчнэрээ сонноос нөгөө Жоржтой уулзсан. Айгуу гоё тачаангу залуу байлээ тий. Харин тийм ээ. Манай охин нуу одоо төгсөж байгаа шүү дээ тий. Их сургуульд орж байгаа тий. Цаасан сургуулаа бараг сонгож байгаа ах уу. Тийм айгуу мундаг охин шүү дээ. За Жени би за баяртай бай. За сайн уу миний охин? Хаяа миний охин. За юу болвоо? Яач вэ? Мам, би одоо сургуулаа төгсчлөө штэ. Одоо их сургуулаа сонгомоор байна. Сонголтоо хаан сурмаар миний охин. Ээж нь бүх чадлаараа дэмжин штэ. Мам, би occupational therapist болмоор байна. Тэр нь юу ч аавлаа? Хөдөлмөр засуулч. Үгүй ээж нь нөгөө нэг ингээд махчлсан орчуулгаар мэдээд байгаа байхгүй. Гол нь юу хийдэг мэрэгчлэн бэ? Тэрийг л хийх хэрэгтэй байхгүй юу? Ийм баггүй юу? Хүний өглөө босоод орой ундах хүртэл хийдэг хөдөлмөр нэ штэ. Тэр нь алдагдчихсан юм байна заа. Тэрийг би одоо үнэлээд, эмчилгээ хийгээд засах нь байна. Бүр болоогүй туршлага солилцох журмаар заяа. Япон руу, Гонконг руу, бүр Швейцар руу бас явуулдаг. Бүр 100% тэтгэлэгтэй. Уг нь ээж нь чамайг хуйлж олгоё гэж бодчихсон шүү дээ. Мами, би энэ мэрэгчлэр сурмаар байна. Тэгээ ажлын байрны хэрийн Энэ мэрэгчлэр төгсчвөл намайг хайж байгаа хоспитал зөндөө. Тийм үү. За тэгвэл миний охин өөрөө л мэдтээ. Ер нь ч тэгээд ээж нь чиний мэрэгжил сонголтод чинь нэг нөлөөлөд яах юм тийм биз дээ. Thank you mom. Чи одоо тэгээд яаш сонгох гэдэг. Тийм. За тэгвэл тэг явахгүй орой болцсон. Царай цучаа их муу болцсон байх шүү. Их сонхидсан байна. Ээж нь орой сайхан шүл хийж өгье заяа. Thank you mom. Bye. Монгол ээжүүд. Байна уу? За юу вэ хөгшөө? Тий. Тэгээд нэг Батаа гэж нэг бангаргийн зур фэйсбүүкээр янз бүрийн солиотын юм бичиж орж ирээд тийм. За яах вэ гайгүй. Гэтэ манай монголчууд ямар муухай бүдүүлэг болцсон юм бэ тий? Аюу сонирн байлаа. Манай охин нөө одоо төгсөж байгаа шүү дээ тий. Тийм үү? Хөдөлмөр заслаа. За тэр нь тэгээ яадаг юм? За. Юу айтайг юм тий? Битгүй манай охин одоо хаан ч яваа. Сургууль соёлын одоо төгсгөөд ах чи одоо гадуур дэмитнэл яваадах. Тэр өвгөн. За. Өчн чинь тэгээд яри заяа. За. За бас яачв. Мэдгүй ямар ч мэрэгчлээ болох юм. Эмч болт юм уу? Эсвэл совилогч болт юм уу? Яг үеж. Тэр хөдөлмөр заслагын мэрэгжил байгаа гэж тэрүүгээр сур. Хөдөлмөр засалчаа. Үгүй. Юу ийдэ тэр нь? Одоо ийм хүн ингээд ажил хийгээд хөдөлмөр хийгээд эрүүл мэнд эсвэл бие хаа хөдлөхгүй ийм байх. Бас энгийн хүмүүс чинь ингээд хөдөлмөрөө хийх чинь ингээд чадахгүй ингээд болчих юм бол тэрийг сайхан засдаг тийм мэрэгжил хөдөлмөр засал гэдэг. Тэр мэрэгчлэр засаад их сайхан болоодог гэж юм. Тэр мэрэгчлэр сур мэдүүд их гоё мэрэгчлээ. Үгүй ээ. Сурахгүй. Хөөе. Мэдрэл мата. Монголд энэ мэрэгжил 2500 ширхэг хэрэгтэй гэж байна. Тэгэхэд одоо хэд байгаа гэж 44 хүн ширхэг байна. Тэгэхээр энэ чинь төгсчих юм бол ажил бүр үнэхээр их олдон чамд. Ойлгож байна уу? Ажил их олдон. Тэгэхээр чинь цалин сайтай 2-3 эмнэлэг би дамнуулаад ингэж чамайг ажилуулж чадна мэдөө. Тэгээд хамгийн гол нь 100% тэтгэлэгтэй чи үнгүү сурна гэдэг чинь. Ямар тэнийг юм бэ? Үгүй би тэрүүгээр чи лав сурахгүй шүү. Тэгээд 2, 3-т 4-т ингэж сурах жилээсээ тэтгэлэг аваад гадагшаага явж болно. Япон, Швейцар, Хонконг руу. Ойлгож байна уу? Ингээ явчих болдог гэж байна. Ерөөсөө ойлгохгүй юм. Чи Япон явъя гэдэг үстэй. Хөөе ээжтэй нэрнгээсээ Япон явах юм уу? Би чамд худлаа ярьж яах юм? Би чамд худлаа ярьж яах юм? Цэцгэгч чинь тэгж хэлсэн мэдөө. Ээж тэгвэл тэрүүгээр чи сурчил та. Тэг Япон яваа сурчий тэхүү. Сурал та. Тэг би чинь сур гэдэг чинь хөдөлмөр заслаар сурчгаа гэдэг чинь. Тэгвэл очиод бүртгүүл мэдөө. Тэр ангаах дээр, ашуус дээр бүртгэж байгаа гэж чинь. Уусаа Монголд ашуус заадаг гэж чинь. За очиод гэс бүртгүүлээд мэдөө. Очиод бүртгүүлч ямар мэрэгжил хийлээ? Хөдөлмөр засал. Хөдөлмөр засалч. За. Явж бүртгүүлээ. Орой эртхэн ирээрэй чи ой. Димэд нь алга болчихоо. Ёо шинэ хүүхдүүд нэр мэрэгжил сонгоно гэж нэр. Нөгөө Батаа юу те?